За тийм үү. Халаатай яа. Өөр ажиллаж байгаа юм байна уу? За бүр гадаа юу. За гараад чи. За. Байна уу? Таны хотлайн сонсож байна. Шөө манай хата дутаад байна шүү дээ. Юу дотоод ажиллаж байгаа юм. Одоо яаж өөр цонх ажиллаулдаа та. Өөр цонхроо. Би завгүй шүү. Тэгээ хүлээж гадаа хүлээж удахгүй. Хөөч юу олон хүмүүс вэ? Нөгөө цонхроо өө би авахгүй одоо өлсөж шүү би цангаж шүү би цайны цагтаа шүү би. Авахгүй. Юу энэ Ямар стресстэй хүмүүс вэ? Бүр барьж идлээ та нар. Сайн байна. Оршин суугаа аяга солих гэсэн. Хизээч хэд чамаас хайргүйч ойлгохгүй. Материал нь бүрэн байна уу? Регистр нь. Өөр юм хэрэггүй юу? Яах юм? Гараж сах юм уу? За. Яач вэ? Систем нөхцөл. Би дүүрэг орох шаардлагагүй юу? Одоо би явж болох юм уу? За. За баярлаа. Алишээ бос. Ямар их хоочлолцсон. За ингээ 3-ыг нэ болоо наашаа жигч. За юу юм? Гурлаа зэрэг өгөх тэгэл. Пистагац. Наач пистагац. Өдлөх шилдэрний үлхэн давлгаа байна уу? За гэрээгээ дээр очсон уу? Гэрээний киоскоос энийг аваад нэг цаас дутуу байна. Юу солиороо дон би ажиллаа мэд чи наа чин грамм дутуу байна. Энэс юун дутуу юм бэ? Нэглэн дутуу байна да. Пистагац. Нами сай босс. Наач пистагац. Бити хоц. Тандар бити хоц. Саваа гүлгнүүд. Киоч дараад л та одоо авахгүй шүү. Таны ахад тамир тасарсан шүү. Хамгийн сүүлийн нь тасарсан шүү. Өдөр хидэг яаж олох вэ гэж толгойгоо. Гүү. Иргэний үлхий давлгаагаа аваад яваад. Наа чи байхгүй нөө? Байхгүй байна. Би байсан бол чамаас нэхэхгүй штэ. Тэр нь юу гэсэн үг л их чи? Юу гэсэн үг юм? Чи Монгол улсын иргэн муу юм уу биш юм уу? Мөн. Тэгээд тэр иргэний өнөмлөхний давлгаагаа аваад иргэж штэ би чам. Иргэний үнэлт надад байгаа штэ одоо энэ бит. Иргэний өнөмлөхний давлгаа иргэний өнөмлөх чинь энд хэрэггүй. Давлгааг нь аваад ир заа юу. Ойлгосноо? Тэрийг яваад аваад ир. Тэгээд төрсний бүртгэлийн давлгаа гэж байгаа. Тэрийг бас цуглуулад ир заа юу. Тэр нь юу гэсэн үг л их чи? Тэнийг минь чи төршин байгаа зү. Тийм. Төрсөн тэрний чинь давлгаа, бүртгэлийн давлгаа бүртгэсэн гэдэг чинь. Тэгээ үйл хөдлөлийн давлгаа чи яасан? Үйл хөдлөх гэдэг чинь байр үстэй тий. Заавал байр биш шүү дээ. Чиний нэр дээр үйл хөдлөх байд юм уу, байдгүй юм уу гэдэг юм яриад байна шүү дээ. Надад бол юу ч байхгүй шүү дээ тийм. Тэгвэл тэгээ үйл хөдлөхгүй гэсэн давлгаагаа авчирал та тэгээд. Би ч бол ээжиндээ байдаг л да. Хаяад да аавынд очичод байдаг юм аа. Юу солиороод байгаа юм бэ? Түр хаанагаа. Ерөнхийдөө ихэвчлэн ээжиндээ байдаг. Гэхдээ аав ээж хоёр салцсан шүү дээ. Гэхдээ чи тэр аав ээж салах надад ерөөсө хамаагүй. Чи хаана байдгийн бэ? Түр оршин суугаа тэрнийхэн бүртгэлийн байшлыг давлгаа гэдэг шүү дээ би чам. Тань тэгэд аль нь эрэхтэй аавынхан болов ээжийнхэн болов? Хаана байдгийг би чи хаана амьдртайгаа надад хэлдэ. Манай ээжийнх офицер тийм. Тэгээд хаяад да аавынд очиод байдаг шүү дээ. Хаанагаа солиороо хуцаад байх юм ба чи. Чи хэлээ би чамд хэлээд шүү дээ. Түр хаана байдгийн бэ? Чи хаана амьдраад идэгий? Аав чинь бүр хөвсгөл шүү дээ. Чиний аав өвсгөлд байдаг чинь хамаагүй шүү дээ. Чиний аав ээж салах чинь надад хамаагүй шүү дээ. Аав юу нэг ариг хуудаг байсан бохгүй юу? Тэгээс салаад хот руу нуусан бохгүй ээжтэй зүг. Чи тэр аав чинь багтаа чиний арх уугаа салтсан чинь хамаагүй шүү дээ. Минийхөө. Би чамд хэлээд шүү дээ. Түр хаана оршин суудаг хаягаа байршлаа ядаад ирэлтэ гуйж шүү дээ. Би ихтэй оюутны байранд байдаг шүү дээ. Чиний чи ямар юм ойлгохгүй хөөхтөө чи яваа. Би цаанд орлоо. Бүр ядраад Та тайвшраад эхнээс нь гоё энгийнээр тайлбарлаад өгөл төө. За ёо чамд тэ яаж тайлбарлах юм бэ эдрий чинь. Чи чинь регистрийн дугаараас олцсон юм уу? Регистр үү? Намайг баг вахт нөгөө гандагийн хүрдэн дээрээс нөгөө хятад алимны хайрцан дотроос олсон гэсэн аахгүй. Тэгээ баг вахт солилцсон байж магадгүй тэгэхээр. Юу яриа явчих. Чи битээ надад юм тайлбарлах битээ ингэж түүг ирээдээ заяо. Регистрээс солисон юм уу, солиог юм уу? Юу, регистр солихч овог нэр хамаатай үл өгчээ. Энэ ямба гэж муу юм уу? Чи хууч аав. Тэ энэ ямба дээр нэг штэ хуучин бас шилжүүлсэн юм уу? Минийхөө битгийлдэ. Одоо би тэрийг яана гэсэн үг юм. Би ч бас гуйч чи миний үгийг ойлгохдоо. Тэр хаанаас очиж авах юм? Миний дөө би бүгдээрээ наашраа. Би танарт хэлээдээ штэ битээ дүүрэг рүүгөө явж алга болцоож ирээд тентэх уураа над руу авчаа над руу уурлаад намайг гिचийн нохоогоор хараагаад тэл та. Гуйч штэ. Та нар энэ гэрээгээ киоск тэнд чинь байна. Тийшээ очиод монгол хэлээр байгаа. Тийшээ очиод тэгээд ингээд аваа тэр гуйжийн. Тэгвэл дүүрэг рүү очих юм шүү манайхаа. Дүүрэг рүү энд ирэх шаардлагагүй байсан юм. Чи юу яриад байгаа бэ? Битээ юм. Чи
чи айгу буруу уриалээд дүүрэг рүү явахгүй. Хороолууга очих нь зөв биз дээ. Би юу яриад байгаа би чи бити хороо яриад минийхөө дунд нь чи бүр айгу бодлуулаад байна. Бүх юм чинь энэ гэрээгээ дээр байгаа тэр дүүрэг рүү явж ирж хороо руу явж ир чи над руу бити уурлаа гिचэн охоогоор хараагаад байна. Би эртхэн хэлээд яад юм байна. Би эрт хэлсэн шүү дээ та нарт наач юм байгаа гэд. Энэ хаана байгаа? Тэр юм шүү. Ямар хэцүү бэ хэлээд тахтай ойлгохгүй маа. Өнөөдөр хамтран ажилласан гэрээгийн хурдан киоск машин байлаа. Тэгээ энэ нь бол төрийн бүх үйлчлэгээ багтсан. Одоо ингээд дарах юм бол энэ дотор одоо иргэний үйлчлэгээ тодорхойлохын тулд хуулийн эдийн лавлаа за ингээд ер нь бүгд байгаа. Тэгээ нөө хууччин цаг шиг манайхаа ерөөсө татврын газар татвараа тушаага банк ороо банкнаас бичиг баримтаа аваад те одоо машин зарлаа гэхэд ингээд энэ тэрүүгээр явдаг бүх юм чинь болоод энэ хүү машин дотор шингэсэн байгаа. За энэ хүү киоск машин нь Монгол улсын 21 аймагууд бүх сумдуудаар байршсан байгаа. Та бүгд энийг хэрэгжилж үзээрэй. Ийм зүгээр ажлыг чи амар товчлох болно. Даанч хамгийн харамсалтай нь одоо хүртэл монголчууд нөгөө л сурснараа дүүрэг хороо энэ тэндээс ингээд татвар банк ингээд ийш тийш явсаар л байгаа. Энэ бүх төрийн үйлчлэгч энэ хүү юм дотор шингээчээд байна манайхаа. Өнөөдөр хамтран ажилласан гэрээгээ киоск машин байлаа. Баярлалаа баяртай манайхаа. I was told by my mama, always gotta be humble.